Мөрөөдлийн биелдэг нэвтрүүлэг 10 нас хүрлээ. Мөрөөдөл биелдэг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үзэгч танд хүрч байна. Мөрөөдөл биелдэг нэвтрүүлгийн маань 10 жилийн энэ өдрүүдэд тохиож байгаа юм. Бүтэн 10 жилийн турш үзэгч тантай уулзаж олон мянган хүмүүсийн хүсэл мөрөөдлийг биелүүлэх гүүр нь олж авсан энэ нэвтрүүлэг маань энэ удаа халуун амийг нь аварсан хүндээ чин сэтгэлийн талархлаа илэрхийлэх гэсэн нэгэн залуугийн мөрөөдлийг биелүүлэхээр ирээд байна. Энэ залуу бол Eco Construction компанид гагнуурчин хийдэг Хаш Эрдэнэ гэдэг залуу байгаа. Бид өнөөдөр ажлын байран дээр нь ирээд байна. Ингээд Хаш Эрдэнэтэй уулзъя. Сайн байна уу? За, ажлын өндөр. Ажлын өндөр. Танд өндрийн өндөргээ. За. Яасан танайхан цугласнаа. Ярьснараа юу? За. Инженер маань мэдэг байна. Инженер мэдэг баг. Одоо шууд явчихо те. Чиний бие бол сайн байна уу? Миний бие одоо бол шүү дээ ярихгүй янзын сайхан л болсон. Ер нь хэр удажж ажилдаа эргэж орсон бэ? Ер нь 6-7 сарын дараа л ер нь ажилд орсон да. 7 сарын уу? Тий. Тэгэл ер нь 7 сарын дараа тэгэл ажил мэжлээ ер нь ормоо санагдаад би яаж тэнхрээд сайн болсон. Тэгэл ажлаар орсоноо инженертэй гуйгаал ажилд орсон л да. Эмэгтэйчүүд нь инженер шин байгаа юм шүү дээ. Тэнд бол манай туслах инженер одоо ингээд лаборант гэл тэг харуулмаар тэгэл тэнд цугцох чи одоо гайхаж байгаа байх шүү дээ. Юу болоод нүгэ даа. Энэ бол Өнгөрсөн хугацаанд манай нэвтрүүлэг 4,000 гаруй хүнд хамт олон хувь хүн эмнэлгийн байгууллагын оролцоотойгоор эрүүл мэндийн тусламж үзүүлсэн. Олон хүний халуун сэтгэлийн дэмээр эрүүл мэндээ эргүүлэн олж авч амьдралаа дахин эхлүүлж байгаа тэр хүмүүсийн чин сэтгэлийн талархал бидний нэвтрүүлгээ улам сайн хийх, улам олон хүний хүсэл мөрөөдлийг биелүүлэх урам зориг өгсөөр ирсэн. Нэвтрүүлгийн маань оролцогч Хаш Эрдэнэ тэдний нэг. Хүнд өвчнөөр шаналж байсан Хаш Эрдэнэ халуун сэтгэлтэй хамт олонныхоо дэмжлэгээр 2 жилийн өмнө зүрхний хагалгаанд орсон юм. Хаш Эрдэнэийг хагалгаанд орж эрүүл саруул болоход нь чин сэтгэлээ зориулж хамт олоноо урайлан дуудсан гол хүн бол инженер Инхтвэ. Яг онцлогдсон онш маань юу? зүрхний цоорго төрөлхийн гажигл гэж гарсан. Би бол одоо анх 7 сая төгрөгийн хүсэл тавьж явсан. Гэтэл өнөөдөр тэр маань 9.5 сая төгрөг болсон. Би айгүйх баярлсан. Бүх нийтээрээ дэмжиж хандив өгсөн. Тэр хандивыг гардуулахар ирсэн юм аа. Хүүхдээ одоо өнөөдөр эрүүл сарвал олгож авах зардал мөнгөний олж авсан. Би бас их баярлж байна. Миний л үртэй ялгаа юу ах. Тэстэнэ дээшээ тэмээ доошоо газар хатууд яахт. Яад гэж өсөл оруултан та. Энэ хоёр хүүхдээ Хаш Эрдэнэ тухайд бол нэлийн хожуу хэлж байгаа байхгүй. Уул нь бол эн чинь 2-3 настайд бэлтгэл хэмжлэг хийх ёстой. Ямааш айгүй тэл зүүн бэлтгэдтэй тэг амжилттай ороогаад байна. Хүүхдээ барьж өгч байгаа л орсон. ингээл хүүг ингээд ороход бас ливүүл юм байна. Энэ хатгаа амжилттай болж сайн болох хаа л гэж бодож. Тэгээ их хүний сэтгэл тайван байл өөр хүччихсэн сайхан болно гэж тэлгэж чинь. Төвчээд байж. Хагалгаа бол ерөнхийдөө бол яг стандартын хэмээн явагдсан. Тэр үйлчсэн бод одоо өстэй нэрэ залбирал өстэй нэгээл нэрэ. Нүү маань одоо сайхан идэглээ. Би юм нэрүүл болж дахин ам бэлгэсэнд баярлаа гэж хэлмээр байна. Тэгэхээр олон жил тээж авсан хүнд өвчнөөсөө өнөөдөр бол ингэ саалтаад Сайн байцгаана уу? Сайн байна уу? За сайн байна уу та? Сайн байна. Мөрөөдөл биелдэг нэвтрүүлгээс явж байгаа маа. За тэгэхээр та мэдж байгаа х тий? Тийм мэдэж байна. Та ихтэй инженер. Ажил өндөр. Ажил өндөр байна. Ажил тавтай байна. Сайхан үйлчлэгч байна. Өмнө нь бид бас уулзж байсан тий? Та мөрөөдөл биелдэг нэвтрүүлэгт орж исэн. Тэгэхээр их хүний сэтгэлээр та энэ хүнийг одоо өнөөдөр ингэж ажиллаа хийгээд эрүүл саруул ийм сайхан явахт нь өөрөг гүйцэтгсээ. Маш их үнэтэй хувь нэмэр халуун сэтгэлээ зориулсан гэдэг үүднээс Хаш Эрдэнэтэй бид хамтраад энэ удаа тань дээр ирж байгаа. Инженертэй артай шүү надад бас тус дэмж айгүйх дэмжиж тусалж. Одоо миний одоо айхтрын өвчнөөс салгаж өгсөн инженер болон нийт ажилчдаа бүгдэнд нь баярлал талархснаа илэрхийлье гэж бодож байна.
За баярлалаа. За маш их баярлалаа. Хамт олонныхоо хүчээр одоо эрүүл сарвал болж хамт олонтойгоо мөр зэрэгцэж ажиллана гэдэг бол одоо хувь хүний хувьд бол ямар ч байсан маш их гэрэлтэй, гэгээтэй тийм байдаг байх. Яагаад гэвэл би ч өөрөө адилхан өвдөж үзсэн. Тэрнийг маань миний хамт олон бас одоо дэмжиж тусалж ийсэн. Тэгэхээр зэрэг хүн ажил үйлс хөдөлмөр хийж байх явцдаа хамт олноосоо салахгүй тэр хамт олонтой нэгэн хамт олонтойгоо нэгэн гэр бүл болж ажиллана гэдэг бол одоо юугаарч сольшгүй эрдэнэ байх. Тэгээд хамгийн гол нь одоо хаш эрдэнэтэй ажилдаа амжилттай эрүүлэнх сайн сайхан байхныг л хүсье да. Хаширны маань гэр бүлийн хүн ирсэн байна. Бас мэдээж чин сэтгэлийн талархлаа энэ хамт олонд нь инженерт нь илэрхийлэх гээд ирсэн байх гэж бодож байна. Тэгэлгүй яг би одоо бүр өнөөдөр ажилласаа зорин барин тэгээд инженертэй нэг одоо талархсан үгээ хэлэх гээд зориод ирсэн. Тэгээд миний ханыг тэгээд миний энэ ханыг хамт ингээд цуг ажиллаад бүх ингээд нэг тусалцаа дэмжлэгээ өгсөн бүх хүмүүстэй талархсан зүг байх гэдэг ирсэн л те. Тэгээд инженертэй хайртай шүү. Тэгээд миний ханы бүх ингээд эмчилгээний зардал бүгдийг ингээд сонсоод бүгдөө ингээд хамт олноороо ингээд бөөнөрөө ингээд тусалж дэмжиж те. Тэгээд одоо ингээд нэгэн гэр бүл одоо аз жаргалтай сайхан амьдарч байгаад энэ хүний гол үүрэг хариуцлах байсан болохоор би одоо энэ хүндээ баярлаа, талархлаа гэдгийг хамгийн түрүүнд хэлье. За. Би тэгээд тэр мөнгөний одоо тэгээд хадгийн баг ингээл бид нар ч одоо тэгээд бид хоёр ч одоо бөөн бодол олоод тэгэл тиймэрхүү юм л ярилцаа суучлаасан л да. Одоо бол баярын нулимс байлгүй дээ тий. Тухайн үед бас хэцүү нулимс гарч ирсэн үе би. Манай хүүхд хагалгаанд орчоод тэгээд хагалгааных нь мис ажиллавар нь дууслаа. Одоо видэн зүрхийн таниулах гэж байна гээд. Зүрхийн таниулах гээд бараг цаг болсон баг тий. Зүрхээ таньдгүй. Тэр хооронд бол би бол одоо ерөөсөө нөгөө гიშгэх газаргүй болт юм билээ. Орох газар олддгүй юм билээ. За би одоо энэ баг хамт олныг бүгдийг одоо сайн сайхан үлсийн төлөө урайлд дуудсан. Уг нь бол миний сэтгэл сайхан байсан. Гэтэл энэ хүүхэд энэ операцийн орон дээр одоо өөд болвол би яах ёстой вэ гэдэг юм толгойд хамгийн түрүүнд орж ирд юм бэл. Тэгээ зүрхээ таньчлаа гэхэд нь би барыг тэр шатн дээрээс доотлын шат руу яаж гүйж бууснаа мэдэхгүй байгаа. Ээжд нь очиж хэлсэн байхгүй. Үлзийгчд. Тэгэл очиж хэлсэн үлзийгч баярлал намайг үнсэл. За тэгсний дараа энэ хүүхд чинь ухаан ордог вэ. Тэгэл ухаан орохгүй бас л чанга байсан шүү. Тэр үед бол хорвоо зүгээр л надад бол хөмөрцөн юм шиг санагдсан. Одоо би нэг ёсондоо эцэг их үр хүүхэд хань ижил ах дүү бүгд байгаа тий. Тэдний өмнө би 100% буруутан болмоор тийм үе хагалгааны дараа надад бол мэдрэгдсэн. Тэгэхэд бол өстэй аим шиг юм бэл. Тэгээд манай хүүхд ухаан ороод зүрх хаарсан. 2 цаг бараг 3 цаг 4 цаг шахуу болж ухаарсан. Тэгээд эмчтэр нь гүйжчихэд ухаан орчлоо гэдгсэн эмчийн дуудаж уулзаад сэмээ ирхэн шиг дууд. Та хамгийн түрүүнд ээжийг оруулаад байгаа. Би танаас л гоё. Амьсгаа ороод энэ хүн эхийгээ хараад нэг арай өөр болж магадгүй. Та нэг яагаад байгаа. За би аш эрдэнэтэй ярих гад үзье гэсэн баг. Тэгсэн чинь ярьсан байсан те. Тэгээ чи хэнийг хамгийн түрүүнд оруулах вэ? Чиний хамгийн хайртай хүн чинь хэм бэ? Ээжийг маань оруулаач гэдэг. Тэгээ ээжигээ хараад эн чинь шал өөр болж байгаа. Айгүй ээжийг хараад авир уйлал гэж одоо нэг л гинт нэг газрын гаваас гараад ирсэн юм шиг л гинт олон жил болж байгаа гадсан юм шиг уйлал гэсэн чи соёлогч эмчнэр нь битээ болоо нөгөө чи юм эргүү сарвал сайхан болцсон юм чи одоо чи алдсах юм нэг ойлохыг хүн ойлж болохгүй. Тэгэхээр зэрэг их хүн холбоо гэдэг бол тэнд айгүй их хүрх гүйцэтгсэн байгаа гэж бодсон шүү. Тухайн үед бол би тэрийг бол хаш эрдэндээ хэлээгүй хамт олондоо ч хэлээгүйсэн. Айгүй айхтар цохилтонд орд юм бэл. Байсгээл гарчгүйгэл гадаа. Тэгэл хараал энэ алтааг таньдаг. Эднэрийн хажууд бол уйлж болохгүй. Гараал уйлд. Уйлал нэг орчлоороо хормос тэнгэрээс гуйж хамч хүүхэд. Энийг зохион байгуулж байгаа би ингэчээ захиал бүр илүү
станараа баярлж байна. Үнэн өстой энэ жижиг хүний ийм гоё юм гарч ирдэг нэр өстой хүний өвгтийн төлөө тийм ээ. Өстой инженертээс дахин баярлалаа гэж хэлмээр байна. Одоо энэ бүхний дараа ингээд хоёр хүүхэдтэйгээ өнөр өтгөн халуун ам бүлэрээ байж хахад амьдралын үнц нь энэ хагалгааны өмнөхөөс хойш бас өөрчлөгдсөн байгаа. Өөрчлөгдөлгүй яг хөө тэг өмнө ингээд биеийн өвдөөл зовирлаад ингээд гівтэд байдаг байхгүй юу. Тэгэл за ажлаас ирээл ядраад байна яах вэ? Би өөр нэг л зовиртой байна гэж гівтдэг юм байсан бол одоо ажлаас ирээд ихгүй штэ. Гэр орондоо юу хийх вэ? Хоёлаа одоо бид ч хамтаар цуг ингээд хоёлаа ажил төрлөө ингээд хийгээд хүүхд сургууль цэцэрлэгт явж байгаа болохоор тэгэл одоо гэр орноо хоёлаа тэгвэл яах вэ? Ингүүл яах вэ? Тэгчгүй ингэчгүй гэж хоёлаа ярилцаал тий. Тэгээ бүгдийг ингээд одоо зохицуулаад амьдрал сайхан явж гин. Хандаа тэр болгон бас баяр талархлаа илэрхийлж байгаагүй байх тий. Энэ хандаа хайртай шүү. Бас чиний бас хайр халамж нь үнэхээр их би айгу жаргалтай явдаг шүү. Миний хоёр хүүхд бас сайхан өсөж байж төрж байгаа. Миний ханы хүч. Би бас ингээд ажил төрлийгээд явж байгаа бас миний ханы бас хүч байгаа. Миний ховны бас над их оруулж байгаа. Хандаа хайртай шүү гэх юм. Хандаа хайртай шүү. Би таны тухай хаш эрднээс танаа залуучуудаас ингэж асуулаа л да. Та бол бүр ихийн халуун сэтгэлтэй. Одоо хаш эрдэн бүр тэгж ярьсан. Одоо бидний хин нэг маань ядарсан байлна. 7 банштай цай чанчхсан гэдгүүдэг. Ийм л халуун сэтгэлтэй их хүн байгаамаа. Бидний хайртай инженер байгаамаа гэж ярьсан юм байгаа юм. Хамт олон гэдэг маань баг гэдэг маань нэг хүнээр дутдаг байхгүй. Тэр нэг хүн байхгүй байлаа гэхэд тухайн баг ажиллах явцдаа бас тодорхой хэмжээний доголдол гарна. Тухайлбал одоо гагнуурчин, одоо төмөр тасдаг, тайрах, хэмждэг улсууд 3 хүн нийлээд нэг баг болох байтал нэг хүн гагнуурчин шүү дээ манай хаширдна. Гагнуурчин байхгүй бол бид нэр тэр төмрийг юугаар гагнах вүлээ? Хин наах вүлээ болдог. Тэгэхээр зэрэг багаар ажиллахын тулд бид нэр бүрэн бүрэлдэхүүнээр байхын тулд нэг нийтийн төлөө, нийт нэгнийхээ төлөө гэсэн урайтай ажилтдаг л да. Энэ гоо брэнд гэдэг Монгол брэнд та бас мэдж байгаа сүүлийн үед бас манай эмэгтэйчүүд гэр бүлүүд хамгийн их дуртай юм брэнд болчиход байгаа. Энэ эмэгтэйний арьс ашлагааны бүтээгдэхүүн ингээд дотроо 10 төрлийн сайхан бүтээгдэхүүнтэй. Энийг манай хамт олонны зүгээс бас танд бэлгэлж байна. Мөрөөдөл бэлтгэхийн нэвтрүүлгийн хамт олонны зүгээс. За баярлалаа. Танай хамт олноос сайхан бэлэг авлаа. Гинтийн сюрприз байж чадлаа. Мөрөөдөл биелдэг юм нэвтрүүлгийн 10 жилийн ойн баярын өдөр тохиож байгаа. Тэгэхээр зэрэг энэ нэвтрүүлгийн хамт олон энэ 10 жилийн дотор маш олон мөрөөдлийг, маш олон хүсэл зоригийг биелүүлж байсан ийм сайхан ажлын одоо эерэг бүтээлтэй тим хамт олон гэж би бодож байна хувьдаа. Хүний хүсэл мөрөөдлийг биелүүлж явдаг танай өгөөмөр хамт олон л гэж би нэрлэмээр байна. Энэ хамт олонд би их баярлалаа, талархлаа. Хүүхдийнхээ өмнөөс бол илүү их баярлж байна. Тэгээд танай хамт олонд баярлалаа. Сайхан хамт олон байна. Миний хамт олон ч сайхан, танай хамт олон ч сайхан юм байна. Мөрөөдөл биелдэг нэвтрүүлэг 10 нас хүрлээ. Тэгэхээр бид инженерийн инженертэй бас санаандгүй байдлаар уулзаж хаш эрднийхаа чин сэтгэлийн талархлыг хүргэх тэр мөрөөдлийг нь биелүүлээд дөнгөж гарч ирээд байна. Тэгэхээр нэвтрүүлэг маань өнгөрсөн 10 жилийн хугацаанд маш олон хүнд 6000 гаруй хүний хүсэл мөрөөдлийг биелүүлэх гүүр нь болсон байдгийг. Тэр дундаа бас эрүүл мэндийн асуудлаар 4000 гаруй хүн тусалсан бүр халуун амийг нь аварсан бас юм цөөнгөл тохиолдлууд байгаа. Эндээс харахад хүн хүнээ гэсэн халуун сэтгэлтэй байхад ямар гайхамшигыг бүтээж болдг юм бэ? Нэгнийхээ халуун амийг авраа зогсохгүй цаашдын амьдралд нь урам зориг, гэрэл гэгээ хайрладаг гэдгийг харж болох юм. Мөрөөдөл биелдэг нэвтрүүлэг үргэлжилж байна. За мөрөөдөл биелдэг нэвтрүүлгийн маань дугаар хайлаастаас үзэгч танд хүрч байна. Бүтэн 10 жилийн турш үзэгч тантай уулзаж олон хүний хүсэл мөрөөдлийг биелүүлсэн нэвтрүүлэг маань энэ хугацаанд бараг 40 гаруй айлыг өөрийн гэсэн мөрөөдлийн орон гэртээ за мөн хашаа байшинтай болгож өгсөн байдаг. Бид энэ удаа 2-3 жилийн өмнө өөрийн гэсэн мөрөөдлийнхаа байшинг барьж орсон төмөрч өдөртэй
уулзахаар ирээд байна. Төмөрч өдрийн гэр бүл энэ хашаанд амьдардаг юм аа. За. Тэгэхээр төмөрч өдрийн хуучин амьдарч исэн байшин нь бол энэ байна. Энэ байшинд өөрийнхөө ээж аавтай хамт ингээ хүүхдтэйгээ их нэртэйгээ амьдарч исэн. За 8 жил амьдарсан гэсэн баха. Одоо харин амьдарч байгаа байшин тэр байна. Төмөрчүүдэнд чөтгөрт өөрийнх нь ажиллаж исэн хамт олон энэ байшинг манай нэвтрүүлэгтэй хамтран барьж өгсөн байгаа. Ингээд эдний гэр бүл өнөөдөр энд ямар сайхан амьдрал цагсааж амьдарч байгаа бүгдөө орж танилцъя. Сайн байна. Мөрөс бэлдийг нэвтрүүлгээс. Сайхан үлжиж байна уу? За. Сайн байна уу? Танаа баш их төгтөө сайхан байна тий. Тийм дуугахан. Хоёрын бараг 8 жилийн мөрөөлгсөн ш. Тэгэхээр 8 жил хадмын да хамт амьдэрсэн гэсэн үг үү? Тийм манай энэ хойно байшинт. Танах уу тий? Тийм. За. Ер нь ингээд тусдаа амьдрахаар амьдралын хувьд бас шал өөр тийм орчин үүсэж байгаа хэл да. Энэ орчин гэрт байснаасаа бодвол нөгөө нэг гал төлөхгүй тоор цас дортог гэл өглөө осоол нүүрс мөрстэй зурлахгүй тэгэл их цэвэрхэн. Гэрээ эцэгтэй хувьд бол бүр ажил хамаагүй хөнгөвчлөгдөд явчихж байгаа сте тий. Тийм хөнгөн санагдаад тэгээд энэ төрөөл нөгөө нэг ер нь бол энийг харахад чинь бол бас гал төлөөл ингээ явна гэдэг чинь бас их төвөгтэй. Тэгэхэд бол маш амар байсан тийм. Ер нь бол тийм байшинд байгаа шиг л байгаа л да. Амьдэрч. Сайн байна уу? За сайхан үлдэж байна. Ажил өндрөө. Өндөр. Сэтэ яах вэ? Бичлэг хийгээд байгаа юм. Ажилдаа ахтан дуудсан. Харин ажилдаа очоо гэжсэн чи харин тэгээ та нарыг ирсэн гэдэг дуудахаар нь хүрээд ирлээ. Нэвтрүүлгийн маань 10 жилийн ой болж байгаа учраас ялцчихгүй бас танай гэр бүлийг онцолж оруулъя энэ нэвтрүүлэгтэйгээд бид зорьсон юм байна. Ямар ч тавилгагүй шин сайхан байр хүлээж авч ирсэн. Анх бол ерөөхдөө ингээд нөгөө хуучин хойно байсан юунуудаа оруулж ирэл тавьсан. Тэгээд сүүл рүүгээ энэ тавир маврыг би өөрөө хийсэн байгаа. Тэгээд энэ тавир чи өөрөө хийсэн үү? Багаагаар нь өөрөө төгчүүлээд тэгэл. Тэгээ манай их нэрийн дарсан цэцгнүүд орсон байна гэл. Чи яг энэ модоор юм хийдэг юм уу? Тэгээ ер нь тэгэл модоор тэгэл акрилаар ер нь нөгөө мэрэгжлийнхаа дагуу тиймэрхүү. Ер нь янз бүрийн гоё юм хийх сонирхолтой даа тэгэл. Гэрт нь өөр чиний хийсэн тавилга юмнууд өөр юу байна? За манай их нэр нөгөө Солонгос явж ирсэн гэж ер нь нөгөө өмнө нэвтрүүлгээр ярьж байсан л та тэгээд тухайн үед Солонгос руу явуулж ирсэн тийм акрилийн юмнууд байгаа л да энд. Валентинээр явуулсан. Энийг ингээ их нэртэй яг өөрийн гараар хийгээд явуулсан юм тий? Солонгос руу каргогоор явуулсан 14-нд. Валентин баяраар юм бэ. Хүлээж авахд ер нь чамд ямар сэтгэл төрж байваа? Яг тухайн үеийн баяр хөөр юу вэ? Яста гоё юусан. Очоод юм явууллаа гэх тэгээ очоо аваад хайрцаг хийсэн бөөрн хайрцаг. Одоо тэн дээр тавьсан байгаа. Бөөрн хайрцаг хийсэн. Юу юм болдоо гэж хэлгээ өгсөн чинь бөөн зүрх ингээ асгацсан. Яста гоё хийсэн биш шүү. Сэтгэл их маш өндөр байсан. Их баярлж исэн. За өөр ер нь чамайг яаж баярлуулж исэн бэ? Ер нь бол энд одоо мөрөөдлийн байшин биелүү барьж өгсөнд би их маш их баярлсан. Мөрөөдлийн байшинтай олох бол хамгийн том баяр байсан уу? Тий, хамгийн том баяр байсан. Тэгштэй мөрөөдөл билдинг нэвтрүүлгийн 430 дахь дугаар яг одоо эхлэх гэж байна. За миний ард төмөрч өдрийн эхнэр Нямсрын ирж гэн машинта ямар байшин болсныг бол мэдээг байгаа. Бид нар ч гэсэн мэдээг байгаа. Үнэхээр сонирн байна. Тэгэд одоо Нямсрын бүгдээрээ тосч авцгаая. За сайн явж гин үү? Сэтгэл ямар вэ? Маш гоё юм.
Башин гаргаж хахад бороо орж исэн тий. Өнөөдөр бас яг бороо орж байна. Хувьтай хүмүүс хурнаар гэд. Тий. Гоё өгнө. Ямар байшин болсон байх гэж бодож байна. Тэгэл гоё сайхан башин болсон байх. Төсөө миний мөрөөдлийн башин л болсон байх гэж бодож. За ингээд төмөрч өдөрдөө шинэ байрныхан нээлтийн төлбөрийн гардуулж өгөө. Эхнэрт нь бас баяр хүргье. Үнэхээр олон жил мөрөөдсөн болох юм би. Сайхан байна. Сайхан нэвтрүүлэгт оролцуулаад бас Настаа гарч амьдрын гэхлээр гоё юм. Хурдан башин тоолгосон гэж бодсон. Тэгээд мөрөөдлийг нь хурдан биелүүлчихсэн. Маш их баярлж. За удахгүй шинэ байшиндаа шинэ хүнээ бас тасч авна шүү дээ тий. Шинэ хөлттэй болно. За бүгдээрээ хамтдаа татгаш орцгоох уу? Байшин орж үзсэн. Мөрөөдөл хаан байшинд ороод ирсэн сууж ин бид гурав. Сюрприз болж чадав. Тэг маш том сюрприз болж чадлаа. Ямар ч гэсэн мөрөөдсөн байшингаа хамт олонтойгоо хамтран байрлаа штэ. Тэгээ чиний хувьд эхнэрдээ бас сюрприз барьж чадав. Сюрприз болж чадсан гэж бодож том сюрприз болж чадсан гэж бодож байна. Цаашаа бол тэгэл тавилга аваад эхнэр охинтойгоо ярилцж байгаа тэгэл жинхэнэ өөрийнхөө тэр тавилга зохион байгуулалтыг хийгээл. Тусдаа гарах юмсан л гэж мөрөөддөг байсан баг л та. Тий одоо тэгэл ер нь бол тэгэл одоо айлын охинд хайртай дуртай гэлээ. Тэгчээл гэрт нэрэл амьдрал авах ер нь бол хэцүү шүү дээ. Залуу хүмүүс тэр төсмөө одоо тэгэл жоохон мөрөөдөлтөй байхгүй болохоор тэгэл одоо хадминдаа ч юм уу ингээл амьдрч ер нь залуу хүмүүсийн хувьд бол ер нь эмгэн нэлтэй тэгэл. Тэгээ би чинь тэгэл ер нь яаж игээл тусдаа гарахын төлөө мөрөөдөөл тэгэл ажил хөдөлмөрөө сайн хийгээл ингээд зүтгэе явж ирсэн тэгэл нэг л өдөр тэгэл танаа нэвтрүүлгээс орж ийл тэгэл мөрөөдлийг чинь биелүүлж ивэл. Тэгж л одоо миний мөрөөдөл биелж гисэн дээ. Мөрөөдөж чадвал бас мөрөөдөл биелдэм байна гэдэг бас та хоёр дээр ингээд харагдчихсан шүү дээ тий. Тэгээд би мөрөөдөж явж байгаад өнөөдөр тэгээд ТV-ийн одоо та бүхний тий мөрөөдөл биелдэг юмар ингээд өөрийн биеэр одоо тэр мөрөөдөл яаж биелдгийг одоо мэдэрсэн. Үнэхээр үгээр хэлэх арга үнэхээр сайхан байт юм байлээ. Энэ манайхны өгсөн дурслын зүйлээ шүү дээ тий. Тухайд одоо танахаас үгж ирсэн. Тэгээд одоо яг нөгөө тухайн байгууллагуудын оролцож ирсэн одоо нөгөө бүх гар үсгүүдний байж байгаа компаниудын бүх гар үсэг тэгээд нийт оролцсон бүх хүмүүсийн манай продюсерийн гар үсэг байна. Тухайд оролцож ирсэн одоо бүх хүний гар үсэг нэр нь байгаа. Энэ мөрөөдлийн байшин босоход л одоо оролцсон бүх хүмүүсийн гар үсэг байгаа. Бүх хүмүүсийн сэтгэл зүрхшин гэсэн одоо юм болохоор тэгэл гэртээ орж ил энийг хараад тэгэл яг тэр үедээ ирж очдөг байхгүй юу? Ер нь бол хамгийн дурсгалтай сайхан зүйл. 8 жилийн дараа мөрөөдсөн байшиндаа орлоо. Тэгээд манай нэвтрүүлгийн зүгээс мөрөөдөл биелдэг юм гээд бичсэн байна монголчхээр те. Мөрөөдөл гэдэг мөрөө гаргаад өөдөл гэсэн утгатай гэж тайлж байгаа. Тэгээд та хоёр ч гэсэн мөрөө гаргаад одоо яг өөдлөөрөө мөрөөдөл биелдэг юм шүү те. Мөрөөдлийн төлөө зүтгэхээрээ. Тэгээд арт талд нь эргүүлээд энд байшинд бас гар бие оролцсон бүх албан байгууллагын ажилчид бүх хүмүүс гарын үсгээд хоёрт бичиж дурсгал болгон үлдээсэн байгаа. За ингээм мөрөөдөл биелдэг юм нэвтрүүлгийнхаа хамт олон те нийт одоо уран бүтээлч ажилтнууд нь бүгдэнд нь одоо 10 жилийн баярын мэнд хүргье. Тэгээд цаашдынх нь хөдөлмөр те ажил үйлсэд нь өндрөөс өндөр амжилт хүсээд одоо Монголынхаа зорилготой те тэмүүлэлтэй амьдардаг мянган те боломжгүй ч гэсэндээ бас ингээд зорилготой явдаг олон залуу хүмүүстэй бас боломжийнхаа гэрээр чадлынхаа гэрээр ингээд туслаа те олон нэвтрүүлэг хийж явах юм одоо үлзийтэй өрөөлийг төвшүүлж байна. За баярлалаа. Танай гэр бүл бас ажил амьдралд нь аз жаргал хүсье. Улам өндөр өтгөн болоорой. За баярлалаа. Мөрөөдөл биелдэг нэвтрүүлэг 10 нас хүрлээ. Магадгүй хүний амьдралын хамгийн сайхан мэдрэмжүүдийн нэг бол өгөх юм. Өгч хүнийг баярлуулна гэдэг бол үнэхээр үгээр илэрхийлшгүй сайхан мэдрэмжийн нэг. Мөрөөдөл биелдэг нэвтрүүлгийн хамт олон бид бүтэн 10 жилийн туршид ийм л мэдрэмжээр амьсгалж ирлээ. Бидэнтэй хамт байж өгч баярлуулж ирсэн хамт олон сайхан сэтгэлтэй хүмүүстэй баяр талархлаа дахин илэрхийлье. Мөрөөдөл биелдэг нэвтрүүлэг 10 дахь жилдээ үзэгч танд хүрч байна. Дараагийн дугаараар иргэн уулзлаа баяртай.